Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За намайг Бандарчи Оюмаа гэдэг. Ингээд та бүхэнтэйгээ видео хичээлээр өөрийнхөө мэдлэг, арга барил туршлагаасаа хуваалцж байгаа. Өнөөдөр би та бүхэнтэйгээ талархлын талаар ярив. Талархлын ач холбогдлын талаар ярилцъя. Учир юу вэ гэхээр хэрвээ бид нар амжилтанд хүрэхийг хүсвэл амьдралдаа ямар нэгэн цаг мөч тусам альва байгаа зүйлдээ талархаж сурах хэрэгтэй. Энэ бол маш чухал нэг дадлын нэг гэсэн үг. Би та бүхэнтэйгээ өөрийнхөө арга барилаас хуваалцахаар шийдлээ. Тэгэхээр би бол өглөө оройд заавал талархал илэрхийлдэг. Орой унтахаа өмнө тэр өдрийн турш болсон бүх үйл явдлыг, өдрийн турш болсон учирсан бүх хүмүүстэй дандаа талархдаг. Унтахаас өмнө талархаж байна, гялааж байна, өнөөдрийн учирсан бүх хүмүүс гялааж байна. Яагаад гэвэл намайг бас нэг өөр түвшинд гаргаж байна, намайг бас сургаж байдаг. Болсон бүх үйл явдлуудад баярлдаг. Ингээд мөрөөдлөө бодож оройд амардаг байх нэ. За өглөө сэрээд болвол энэ нар мандах цагаар сэрэлдэг, маш эрт босдог. Өглөөний 5 цагт босдог. Ингээд нар мандах үеэр болвол тэр үед энэ орчлын ертөнцид, энэ тэнгэр ертөнцтэй, өвөг дээдстэй, энэ байгаль их дэлхийдээ байнга талархал илэрхийлдэг. За зарим үедээ бол дээжээ өргөдөг ийм байгаа. Тэгэхээр үнэхээр бид нар мандж байгаад баярлах хэрэгтэй. Өнөөдөр энэ сайхан салхилж байна, хаавар намар зун гэдэг цаг үлрэл солигдож байна, цас урж байна. Энэ бүх зүйлд бол би байнга баярлаж талархаж явдаг. Тэгээ нэг сайхан үг байдаг. Байгаа зүйлдээ баярлаж талархаж сурвал бусад зүйлийг, байхгүй зүйлийг хийж бүтээж болдог юм аа. Ингээд танд нэг зөвлөгөө өгөхөд өнөөдрөөс эхлээд та яг 3-4 минутанд багтаагаад бичээд үзээрэй. Өөрийн талархаж байгаа 5 зүйлийг бичээд үз. Юунд та талархаж байна гэдэг дээр 5 зүйлийг бичээд үз. Ингээд өглөө оройд талархал илэрхийлдэг өөрийн бас дадалтай болох хэрэгтэй. Өөрийн зуршилтай болох хэрэгтэй. Мөн үүнээс гадна та үнэхээр таны амьдралд хувь нэмэр оруулсан, танд өөрчлөлт өгсөн хүндээ чин сэтгэлээр талархаж өгнө гэж хэлж байгаараа гэж та бүхэндээ зөвлөмөр байна. Ингээд анхаарал тавьсан танд гялалаа. Дараа уулзлаа. Түр баяртай.